хамгийн чухал юм гэх юм бол хүүхэд айгүй дэглэмтэй болдог. Мэдээж зэрэг альва нэг юмар хичээлж авах хөтэ цаг одоо төлөвлөлт сайжирна. Зөвхөн хичээлээ хийгээд ч юм уу зөвхөн гэрийн даалгавраа хийгээд байхгүй. Дээр нас дахиад надад өөр хийх юм байгаа шүү дээ гингүүд гівэрж байх хугацаанд багасч ирэхээр чинь хүү ингээд арай илүү зоригтой, тэмүүлэлтэй болоод ирдэг. Шатар тоглосноор бас хүн ингээд зоригтой болдог юм санагддаг. Манай нэг бас нэг шав байсан л да ингээд их үедээ дөнгөж хурж ирчээл тоглож байхдаа ерөөсөө уршаа явахгүй. Нүгэл бодууд ингээд хойноо л байгаад өөрөөхөө тал байна. Уршаа явахгүй. Чи уршаа явал та наадах ингээд хүүхдүүд лүгээ дайралтай тий өсөлтөчлүгөө явал та би хожигчул яах юм би юм алчул яах ингээд нэг хомигдл байгаад байгаа байхгүй. Тэгээд хэсэг ингээд яваад би бас юм хийлээд байгаа шүү дээ ингээд үгүй ингэ хэрэгтэй сайн л ингэ шүү дээ. Тэгэнгүүт хүүхдүүдтэй ингээд хожоод унжина. Ганц хоёр хүүхдүүд ингээд амар өөртөө ихтгэлтэй болоод байгаа. Тэгэнгүүт дараа нь ингээд нөгөө тоглож байгаа хэв маяг нь өөрчлөгдсөн. Зоригтой болсон. Би чадах юм байна гэдэг нь өөртөө итгэл болоод